Ер нь энэ офшор данстай холбоотой асуудал бол улс төрийн албаа хаагчид, төрийн албаа хаагчид хууль бусаар олсон орлогоо гадаадад нуун дарагдуулах холбоотой харилцааг л зохицуулах, илрүүлэх ийм асуудлыг бол нийгэм олон нийт хүлээж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхдээ энэ хуулинд болохоор тодруулах юм нь бүх хоригдсноор энэ асуудал шийдэгдэх юм уу? Саяг энэ гадаад байгаа элчин сайдын яамны дипломат ажилтнуудтай яг адилхан төрийн албаагчид гадаадад ажил үргээ гүйцэтгэх бус шалтгаанаар данс нийлгэж бас болно шүү дээ. Одоо онлайн худалдаа дэлгэрсэн, данс нэгдсэн, одоо ослын даатгалыг дансаа нийлгээд мөнгө авах хэрэгч гардаг. Тэгэхээр эн чинь бүгд ингээ хоригдчихоор хууль $10 ч бай, $100 ч бай данс нийлгэсэнд бол тэгээд хоригдсон заалт болоод хоригдсноор энэ асуудал шийдэгдэх үнэхт. Ер нь энийг шалгах, илрүүлэх тэр хууль бус орлогыг илрүүлэх асуудлыг илүү тавьж байгаа. Тэр хамгийн гол нь өнөөдрийн хуулиар ч гэсэн байгаа ил тод байлгах асуудлыг л тэрнийгээ шалгах асуудлыг ил тод байлгах асуудлыг л хангах хэрэгтэй болохоос биш ингэж хоригдсноор асуудал шийдэгдэх юм уу? Хоёрдугаарт нь ер нь нийтийн албаны энэ хуулийн талаар би нэг сонио ойлголттой байгаамаа. Бусад улсуудын бүх хууль тогтоомжийг харахад ил тод байдлыг л шаарддаг болохоос биш шууд хориглоод байдаг тийм байдгүй юм байл. Жишээл Apple-ийн ч юм уу юуны ч хувьцаа эзэмшиж болно. Одоо хөрөнгөний бизнес хүмүүс янз янзын хувьцаа ингээд хоригдлоор авчиж болно. Тэрнийгээ ил тод мэдээлээд би ийм ашиг сэргэлийн зөрчилтэй ийм шийдвэр гаргахад оролцохгүй гэсэн зарчмууд байдаг болохоос энүүгээр ажил томилохгүй гэдэг нэг ийм юмыг одоо өнөөгийн нийгэм чи янз янзын харилцаанд хөө орцсон байж болно. Тэгээ томилохгүй гэдэг ингээд нэг энэ хуулийн дагуу шийдвэр гарчаад байдаг. Хоёрдугаар хамгийн гол нэг асуулт бол энэ ер нь нийтийн албаны тухай хуулийг өөрчлөхгүй энэ үндсэн хуультай утга санаа үгсэг зөрж байгаа. Үндсэн хууль нь төр гэдэг үг бол 81 удаа. За төрийн албаа хаагчид гэдэгтээ шууд болон дам утгаар холбогдох 53 үгээр орж за Монгол улсын төрийн жинхэнэ албаа хаагчид Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн төрийн архи шиг захирагдж ажиллана гэдэг ингээд заасан. Тэгээ одоо ингээд нийтийн алба гэхээр баруунаас хуулцсан юм гэхээр баруунд бол одоо Оросын хууль государственная служба, государственная гражданская служба гэдэг бусад улсууд state public service гэдэг дотор ялгаатай нийтэд үйлчлэх алба, нийтийн алба, төрийн албууд нь ялгаатай. Тэг ингээд нэг юм тогоонд авчраад нийтийн алба гэсэн. Сая тэр авилгатай тэмцэх хөтөлбөр баталгаад бас ямар бон одоо холион мандан хутгагдж байна. Тэгэхээр энэ нийтийн албаны асуудлыг үндсэн хуультайгаар нийцүүлж энийг бол чиглэх асуудлыг судалж байгаа юу? Энэ ажлын хэсгээс асууж байна. Энэ дотроо бол ер нь яг төрийн алба гэдэг үндсэн концепц манай соёл болоо суудсан төр ёсны уламжлалын дагуу энийг ингээд нэг нийтийн алба руу хөрвүүлэх гэсэн тэгээд нийт дүүшлэх компаниуд хүртэл ингээд тустай байдаг. Энэ хоёр ойлголтыг нэгмэр болгож энэчээс салахгүй бол яваанда энэ олон асуудал ашиг сонирхлын асуудлууд гарахаар энэ төрийн бус байгууллагын албан тушаалтнуудаас ахуулаад сонгуульд нэр дэвшигчд хүртэл хамарцсан нэг юм өргөн тогоон дотор нийтийн алба орчоод байгаа. Тэгэхээр энэ дотор бол яг энэ шийдвэр гаргадаг энэ холбогдох этгээдүүдийн нөхцөлийг энүүгээр энэ офшорын асуудлыг энүүгээр шийдэж чадна гэж үзэж байгаа юм уу? Энэ дээр чи шал ондоо гүйцэтгэх ажил, хууль хэрэгжүүлэх ажил, хууль захиулах ажил илүү чухал байгаа. Тэрнийгээ харин илүү боловсронгуй болгож чиглэх хууль орж ирэх байсан юм биш үү гэж. 80 дугаар микрофоныг өгье. За би энэ зочин танилцуулаа те улсын хурлын гишүүн Дохтох Сүрэнгийн урилгаар Өөрхангай аймгийн боловсрол соёлын газрын ажилтны албан хаагчдын төлөөлөл улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байгаа юм байна. За та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За Бямц цайд хариулъя. За зандаж тэрэгшин асуултанд хариулъя. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг гадаадад данс эзэмших хориглосноор одоо асуудал шийдэгдэх үү гэж асууж байна. Тэгэхээр өнөөдөр ямар зохицуулт байхгүй байгаа. Зохицуулт байхгүй байгаа учраас өнөөдөр хуулийн хүрээнд одоо түрүүн аюур сайхан гишүүн бас асуусан шүү дээ. Офшор ч одоо хууль бус биш үү гэж тийм үү. Үндсэндээ дэлхийн нийтийн жишгээр бол офшор бүсэд үйл ажиллагаа явуулахыг бол хуулиар хүлээн зөвшөөрсөн бизнес эрхцэн бас харилцааны нэг хэлбэр болцсон байгаамаа.
Гэтэл хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэд маань өнөөдөр хууль бус юм шиг харагдах гад байдаг нэг талдаа. Нөгөө талдаа тодорхой хэмжээгээр нийтийн төлөө, таны хэлж байгаа төрийн төлөө тийм үү? Бусдын төлөө үйл ажиллагаа эрхлэх тодорхой хэмжээ эрхээ хязгаарлуулах, тодорхой хариуцлага хүлээх улсууд маань тэр далбаанд орно, хууль бус үйлдэл нь хууль ёсны юм шиг тийм үү? Хариуцлага хүлээхгүй байгаад байх. Ийм асуудал байгаад байгаа учраас энийг зохицуулж хориглоно. Хориглосны дараа тэр нийтийн албан тушаалтнууд, өөрөөр хэлбэл хөрөнгө орлогын мэдүүлэл гаргадаг албан тушаалтнууд хориглосон хуулийн заалтыг зөрчих юм бол эхний ээлжинд одоо ёс зүйн хариуцлага. За мэдээж хориглосон хуулийн заалт зөрчих юм бол холбогдох хуулийн хариуцлага. За цаашлаад гэмт хэргийн шинжтэй байх юм бол эрүүгийн хариуцлага хүлээх бололцсон боломж нь энэ хууль батлагдсанараа нээлттэй болж ирэх юм аа. Тийм учраас ач холбогдолтой гэж үзэж байгаа юм аа. За нийтийн албанд ажиллаж байгаа улсуудад түрүүн би хэлсэн. Өнөөдөр нийтийн төлөө, төрийн төлөө, бусдын төлөө ажиллана гэчээд би яагаад бусдаас илүү эрхээ хасуулах, эрхээ хязгаарлуулах ёстой юм бэ гэж болохгүй. Хэрвээ үнэхээр бусдын төлөө ажиллаж байгаа бол тодорхой хэмжээнд эрхээ хязгаарлуулаад ажиллах ёстой. Тэр үүднээс гадаадад данс эзэмших тийм үү одоо энэ үйл ажиллагааг бол тодорхой хэмжээг хязгаарлаж өгөх ёстой гэж үзэж оруулж ирсэн. За нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 онд их хурл баталсан. За энэ хуулиараас таны бас ярьж байсан тэр үе та үед бас гишүүн байсан ярьж байсан одоо төрийн гэж нэрлэх үү, нийтийн гэж нэрлэх үү гэж байгаад одоо нийтийн албанд явагдсан. Энэ одоо бас өнөөдөр энэ хуулийн одоо нэр томьёоос ахуулаад энэ хуулийг бас тодорхой хэмжээнд бас өөрчлөх шаардлага бол бас цаг үеийн шаардлагаар байна. Таны хэлж байгаа албан тушаалт томилогт нь хориглоно гэдгээс ахуулаад бас тодорхой бас ярих шаардлага бол байгаа. Тийм болохоор засгийн газраас одоо ойрын үед Монгол улсын хууль тогтоомжийг 2016-аас 20 онд боловсронгоолох үндсэн чиглэлийг их хурлаар оруулна. Энэ одоо оруулж байгаа жагсаалтанд нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах энэ хуулинд шинжилсэн найруулга хийхээр бас төлөвлөлөд бид ажиллаж байгаа. Энэ үедээ бол нэр томьёоны хувьд болон бусдад зүйл заалтын зохицуултыг хийх бололцоотой гэж одоо хэлье. За бүрөвд орж гişүүн.